Тэгвэл UP comedy-гийн бус видеогуудыг үзээгүй юм байна гэж ярьж ирсэн гэж сонсоо. Is this good? It has to be good. Subscribe дарсан хүмүүс subscribe дараагийн хүмүүсийг бодвол илүү ухаалаг, илүү хөдөлмөрч байдаг гэж би сонс. Bitch. That's fact. Амар төвш амаргүй бодог гэнэ. За тэгээд нааг амраа гэдэг. Тэгээд UP comedy клубын шинэ комедиан залуу байгаа. Тэг яг нэрнээс ахуулаад айгүй хэцүү байдаг юм л та ингээл дараагийн комедиан амраа гөрж ийнэ энэ гэл айгүй сүртэй зарлал нөөрх юм. Тэг ингээ би гараад ирэнгүүт ингээ хүмүүс харж ярьжсэн л амраа биш шүү дээ. Айгүй хэцүү тэгээ байг тэгээд байдаг. Тэгээд найз нь бол яг угаасаа амраа биш л дээ. Айгүй хэцүү байд. Энэ нөгөө хин шиг сонсогдож байна. Тэмүүлэн шиг ярьж байна яг. Гэхдээ яг гэхдээ мөн л дөө. Тэг хэлдэг юм аа. Яг л тэмүүлэн биш байна. Тэгээд найз нь бол өсөж яваа амраа. Тэг. Харин амраа ахвала. Баярлалаа би илээгөө та нар хэлсэн шүү. За тийм байна да. Тэгээд манай анги ч нэг амар олон эмэгтэй хөлтөтэй анги байсан баггүй юу? Ингээд ч амар олон охтуудтай харж амар эмэгтэйлэг болчихсон мөлий. Тэгээд зогсломоос тарал. Яаж гэдэг нь тий. Тэгэл манай анги дэм намаас сувдаа гэдэг хоёр охин байна. Өглөө намаа бөө стресс орж ирэн зав. Тэгэл яац яндаа гэл тэнгуүрлээ уурж явах шалтгаан амар сэн зав. Яа на сувдаа би чихэн хайлайтрыг хардаа. Тэргээл хайлайтер нь яац яндаа гэвэл яа наач ингээ бронзын нийлээ чихнийхээ уг хүртлээ амар тод татсан. Тэр нь баг ингээ шууны даалчиг нисээ авлаа бичиж जैन. Тэр гэж хэлдэг. Яа амар тэгэл. Огтж амар муудлсан. Тэгэл яг хайлайтер гэдгийг тэгээд энэ эрчүүдэд тайлбарч хөт юм нүүр өнгөлдөг цааш юу за. Тэгэл би очил 8 тавлж байгаа шамаг анда сувдаанда нисдэг хайлайтер гэдэг штэ гээл те. Өглөө 8-аас уурлал яа на плаагаас өөрийн плаш нь хаа гэдэг тэгэл те. Плаш нь яац яанда гэлтэгвэл яа наач чи шүнжингээ хайрхууж явж байгаа нь өглөө нь ээжтэй баригдаа алгадуулсан юм шиг плаш тавьсан байгаа зэнтэр гэж. Стамаа бодгийн шингээгүй бэ чи энэ тэр гэж гэлтэй. Амар айдс. Ста мейкап ихтүүлстэй мейк даун шүү заа тэр гэж гэлтэй яа. Баярлалаа ямар гоё юм бэ нэ. Яа манайхаа би болцчихжээ нэ. Яг флаш гэдгийг тайлбарлаж өгөхөд бол юм хацар орлолдог тийм шүү за. Айгуу гоё тэгэл. Тэгэл яг найз нэг өдөр юм 8-0 биш хийдэ байж хэвгүй юу? Гүг 0 гэнэ сайн газар. Бишгээдээ сан сувдаа ирж байна. За энэ хоёр чи уулзаач амар зотон болно. Миний зевсгийн эрдэн нэм базаахгүй мазаахгүй. Биш амар бодсон байжсэн. Нөгөө хоёр чи яг ингээл бишгээгээд байжсэн харс тулгарснаа. Сайн араа ямар гоо бодсон гэж би бүр гайхаа дүнгээсээ муудалцаад байсан. Нөгөө дунд нь хов зөөсөн би. Тэгээ нөгөө хов зөөс хоёр нь муудалцахгүй. Огт чи айгүй эвгүй найзлт юм лээ. Яг нэг хамт суудсан байхдаа ямар гоо бодсон гэл те. Салаал мөн нисдэг хайлайтер бодгон шингээгүй бич гэл те. Тэгээ та хэд гоё найзлаарэ те. Тэг яг тэгэл найз нь өргөжлүүлээд эмэгтэй хүний мейкапыг судлаа л та. Ямар амар нарийн юм бэ юм бэ те. Та чи ингээд оройн харьсан арьс арчлагын 10 болох мэтэр гэл амар юм юм биш те. Тэгэл юм шүнжингээ арьс арчлал шөнийн 4 цагт унтснаа буцаад 5 цаг цусаа бодож шашна юм биш те. Ямар амар юм. Тэгээ яг яаж боддың гэдсэн чи хөнгөн бодож байгаа нь 2 3 цаг гэнэ. Тэгээ яг яаж боддың гэсэн ингэж боддог гэж. Яа тэгэл найз нь өглөө босоод тоникоор арчил. За ингэж л бүтггүй зөө. Яа өстө тэгэл найз нь өглөө босоод тоникоор арчил, марцаарцаа чигшүүлээд, прамер нүсгөө далдал, консилер өөгд дараад, фондашн бүгдэн түрхээр луурлаа хүрээлээ өрн дотгоод компьютер маскара хэлбэл орлоо, повдертай мистер пластик ингээд дөнгө бож байгаа нь штэ энэ гэл. Аа. Яа манайхаа би гай ванда. Баярлалаа тэгэл. За чи ашгүй будаад дуусна гүглийн Путинийхэн жижигхэн тойлоос салаад том тойлонд дарснаа. Та хөмсгөө өөр төрсөн байж чи. Айгуу хэцүү амар аа. Тэр бүр нүүр бодолт юм комбо мам. Энэ яг октод гоё ах шиг байна. Октод гоё ах шиг байна. Гэж байдаг гэж тий. Та лип комбо гэж мэдэх үү? За яг мэдэхгүй л их чи сонсож байгаа хэлээд үгээ. Лип комбо гэдэг нь эхлээд лип лайнер уурлаа хүрээлээд лип стикер будаад лип глоссоор гэлзүүлээд ингээд лип комбо. Октод гоё ах шиг. Айгуу гоё одоо. Сурсан уу? Тэр бүр мейкап хак мак гэж хүртэл байдаг гэж тий. Тэр нь яад ингэдсэн чинь мөсөн тослогсоо охтууд юм повдер гарч ирсэн шууд нэг тослогоо нүдэн насч юм биш тий. Тэг өсний тослог нь арилжтай юм биш тий. Ямар амар юм бэ тий. Тэг яг повдер гэдэг нь эрчүүдэд тайлбарч гэх юм бодог төгсдөг гурил шиг байдаг шүү дээ. Нэг мейкап бичлэг шиг л тийм.
Эмэгтэйчүүд чинь нөө ирчүүдийг юм зурхаагаар шинжээд идэх штеп. Би яг тэр шиг юм эмэгтэйчүүдийг юм нүдний тэнээр шинжиж болно гэж бодоод байгаа байхгүй юу? Одоо эн чинь юм хар бараа смоки тэн тавьдаг охтууд бол юм өөртөө ихтэй, өмнөө тавьсан зоригтой тийм ээ. Жохон эрхэлмээр идэгч өөрөө иршүүд гэж байгаа. Одоо юм хүрээ улаан юм тод юм ягоонгийн тэнмэн тавьдаг охтууд байл те. Бусдын анхаарлын төвд байх дуртай нэг тэгснэ нэг веб юм уу change-сээ татдаг те. Тэгснэ нэг юм рил хийгээд идэв штэ юм. Цагтаа би ирчүүдийг уйраад захирчд явсан үзэгсдэн наманда та сумбосгүй заяа лаша. Айгуу гоё гэдэг. Тэгэл яг хөө найз юм эмэгтэйчүүд эмнэлэгт ажиллаж үзлээ. Тэгээд ажиллаж үзсэн чинь ингээд айгуу сонио. Им ямар ч насны эмэгтэй хүмүүс орж ирсэн амар тэнэг 3 асуултыг асуудаг заяа. Заавал асуух хэвээр. Тэгээ миний хамгийн их нөхцөлч юм 69 настай сосор гэдэг юм орж ирсэн байхгүй юу? Тэгээ сосор юм яг би хүүхний зурганд орохоос өмнө заавал асуултаа асууж байгаа шүү дээ. Сайн байна уу сосор юм ээ? Таны саран тэмдэг ирсэн үү гэд. Гэхдээ сосор имийг саран тэмдэг юу гэж ирэхвдээ тийм үстэй. Хөөе миний хөө имэн одоо баг 20 жилийн өмнө цэвэрсэн ингээд. Гэхдээ уучлаарай юм ээ. Хүүхний зурганд орохоос өмнө заавал асуудаг юм аа. Дараагийн асуултаа асууя. Та хоёр үед хүүхд төрөөснө хөхүүлүү гэд. Гэхдээ сосор юм ээ юу гэж хүүхд төрүүлэх гэдэг тийм үстэй. Хөө миний хөө имийг хамгийн нэлэх охин 45 тай. Одоо ч мэмнээс гарсан гэх тийм үү. За уучлаарай мэн. Хамгийн сүүлийнхээ асуултыг асууя. Та хоёр үед хөхөндөө хөх томруулах тарилга хөхний имплант хийлгэсэн үү гэв. Тэгж нөгөө засар эмээ чи ингээ хөхөө барьж ирж ийсэн аа. Цусаар тэгэлсэн юм аа. Тэгэж харагдаж гин үү? Окей. Би сомон төвхнөгөө муулгаагүй шүү. That's good. Okay. Энси заримдаа гинэ. Би ч нэг сомдоо 10 жилдээ нэг 2 жил сурч ирсэн. Энэ сом сурч ирсэн байна уу? Ганцаар таны холшоос. Хүний өргөнд ганц ч юм байдгүй ш. Одоо нэмэргүй штэ. Бас миний сэтгэлийг бодоод уулна байж штэ. Яг юм бэ? Гэтэ би ерөөс сум сурч ирсэн гэдгээс ичдэггүй шүү ерөөсөө. Надад сум сурахад амар гоё байсан шүү дээ. Энд чи утаа төгжрөл байхгүй. Надад нэг ганцхан хэцүү юм байдаг гэсэн байхгүй. Манай тамирын багш манайд англи орно. Тэр нь амар хэцүү. Бид нэр анх сурахгаа юугаач мэдэхгүй. Манай багш чинь тамирын багш бас юугаач мэдэхгүй хөрг юмтай. Бүр 2 жил орсон ш надад. Гэтэ манай багш бас архис төвшил гаргасан. Манай багш ч орж ирэл нэг үг сурцсан. Stand up please гээл. Бид нар тэр ингээ бос зогсдгийг бас сурцсан. Тэгэл манай багш ч орж ирэл stand up please гээл бид нар босоод гисэн. За сууцгаа гэдэг өргөжлөө монголоор яриа явчихнаа манай багш ч. Яа тэгэл хэцүү л байсан тийч. Манай багш ч бүр айгүй сэтгэлээсээ хичээлээ заана. Одооноос ингээ тамирынхаа хичээлийг хүртэл хэдүүлээ англи хэлээр ярьцгаа юм ярьцгаа гэх. Тэгээ нэгээс нөө тамирын хичээл дээр хин ч юуж ярихгүй. Тэгсгийгээл тоглож байгаа бид нар ороод ир ерөөсөө амар хэцүү байгаад гэсэн юм аа. Уул нь манай багш манай сургуульч багш нарын хомсдолгүй зүгээр захирлын оюуны хомсдолтой байсан байлаа гэж. Одоо бол яадаг төгссөн юм чинь. Тэгтээ гоё байсан. Тэгээ би одоо бас англи сурах гэж зовж гинөө. Хүмүүс ч амар юм даам болчих юм шүү дээ англитэй хүмүүс ч. Чи ямар англитэй вэ гэж. Би юм хэрэглээний англитэй ажил хэргийн англитэй юм л тэгээ те. Надаас чи ямар англитэй юм дгүл гэсэн чи. Тамирын англи хэлтэй. Наад өөр их англи лаа. Тэгэл тэрний яадаг нэг спортын юм байдгийг гээл те. Өөр юу хвээ тэгсгийгээ дуусч байгаа юм чи. Одоо би сургалт мургалтанд яваад бас сурах гэж зовж гинөө. Сүүлрүүгээ Чингис хаанд хүртэл гомдох шиг те. Дэлхийн талыг эзэлж гин Монголыг дэлхийн хил болгочихгүй. Тэгсэн мэл хэдүүлээ одоо амар гоё байгаа шүү дээ. Дэлхийн хэлээр ярьж мараал ажил мажилд орохгүй хэдийн хэлтэй вэ гэж дэлхийн хэлээр ярьж шүү дээ. Өөр юу эрэхтэй эдэргээ те. Амар гоё санагдах байсан. Гэтэ монгол хэл дэлхийн хэл байсан бол гадаадууд бол амар хэцүү юм билий. Гадаадууд сурах гал те. За дэлхийн хэл сурыг монгол хэл сур юм уу гэж багш судалж авна шүү дээ. Тэгэл багш нь нэрэл гიშгээс эхлээл үзээ хоёлаа гэж 7 гიშгэ үзсэн чинь ана 7 гიშг чи 90 имгээ 2 хүүстэй байдаг шүү гэдэг. Яна монгол хэл амар баялаг хэлтэй. Үсгэн хүртэл хүүстэй. Нөгөө хүн чи гайхах штэ гадаад хүн чи яана тийм юм багшаа эдэр гэл. Тэгэл сураал байжсэн чи нэрнти над хүн чи ийгээд нэг гიშг байгаа наа чи сармх хүүстэй гэж. Яа тэр одоо юу гэж байгаа те хүнээр бол гомоус гэж. Ядчих нөгөө ирчүү эмчүү айлч үгэн дээр очоо наалтчихноо ядаргаад амар хэцүү.
Тэгээд тэр нь одоо бүр олдмолч байна хөөе. Үгийн төгсгөлд орсон ЖЧ иши араас им үгүй ивчин тэгээд. Яг анхандаа ир үг байсан. Тэгээ явандаа ингээд хүүсэн золигтой явцсан те. Ямар мундаг хэл байгаа маа манай монголч. За яг ишгээ хийгүүлэгч үзье гэж. That's why. Чин бүгдийг ингээд багцлсан те. Эхнийх нь Монгол Power гişээж байгаа. За гадаад хэл сурах байгаа хүнийг бүр ингээд дээрлэхэд нь штэ тэр нэг бааварлаад их шиг долоо молоо гэдэг амар хэцүү хэлээ. Монгол баавар English flex гэдэг дүрэн байх юм. Тэр дээрлэхгүй дүрэн байхгүй шүү дээ. Дараачих нь бүр солиотой. Сочо засаа тушаачих гэж. Юу тэр одоо яг юу гэсэн үг юм бэ? Яаж сурах юм бэ тэр чи гадаад хүн те? Бид нар азар монгол хэлтэй юм даа. Йоо. Тэгээд сочо засаа тушаачих нь юм заримдаг гүйгүүлэгч гэж байгаа байхгүй юу? Тэгээд дүрм нь яадаг юм гэсэн чи заримдаа гიშгтэй үчгтэй заримдаа гიშггүй үчгтэн дээ. Тэр дүрмтэй байтай яах вэ? Чи гадаад тус ухаж бүр хэцүүд нь өстэй. Үсгээ үдэж дуустай нэг үг холбочихгүй зайлвал те. Нэг заримдаг гүйгүүлэгч орж ирэл. За яа нэг чинь түрүүнийг гიშггүй үтсэн чи одоо нэг гიშгтэй бичээд үтсэн те. Хүнд бас тийм бодол орж ирнэ шүү дээ зайлвал. Тэгэл битсэн чи багш нэрэл буруу. Би наадах чи заримдаа гიშгтэй заримдаа гიშггүй бичсэн. Монгол хэл чангач. За гээд заримдаг нь юм байна те. Дараачих нь гэсэн чинь онцгой дүрэн гүйгүүлэгч гинэ. Тэр нь гадаад дүрэн гүйгүүлэгч гээд хайш монгол хэлэн дотор аялаа яваад байгаа юм уу? Яан тэгээд байгаа. Тэр дотор нэг юм ташаагаа тулсан ПМ. Тэгээ зүгээр ПМ нас явж дантаа нэг хараал өрөөлийн ихний үсэг мүсгэд нь ордог те. Гадаад дүрэн гүйгүүлэгч байхтай яах те. Тэр нь яад юм чи онцгой тохиолдолд ашиглагдсан гэж яа. Йоо, та хараал хэлдэггүй. Жишээ нь энэ их ч ингээ хараал хэлдэггүй гэж амар гоё байхгүй те. Хүм хүнтэй хэрэлдээл бүр нэг онцгой тохиолдолд пиццаа мөн. Яг ихчнэр нэг онцгой тохиолдолд ашиглагддаг хараал нь те. Давай самаа. Яа. За гэгүүлэгч нь болчих жоо. Тэгээ үсгээ үүс зураал энэ гээ үсэг багшаа гэж. Үгүй наа чи хоолон гээ гэж. Юу яа хоолон гээ хэлнийг 2 гээтэй юу. Одоо буг гэд 2 үг байна те. Нэг нь хоолон гээтэй, нэг нь хэлний гээтэй гэж байгаа байхгүй. Одоо хангаа сайхан буг нь би те. Одоо буг чөтгөрийн буг нь Бас биш. бас би. Энэ сайхан хүмүүсийн чи хэнийг одоо буг чөтгөр гэх вэ гэж. Яа. Монгол хэл дэлхийн хэл байсан бол гоё байгаа шүү дээ. Англи л одоо дэлхийн хэл юм 4-5 аялахтай юм биш үү? British, Canada манад гээд. Монгол хэл дэлхийн хэл байсан бол 21 аялахтай гişэн стартус. Тэгэл хэл зураал те. Сайн байна уу гэлтгсэн чи урдаас нь сайн байна өхөө гэдэг. Оо яна чи ямар аялгаар ярьж ба гэсэн чи өөр ханга аялгаа хөө гэдэг. Айгу хэцүү. Англиний ч одоо мэдлэгийг ингээд IELTS-ийн оноо моно гэд үнэлчихэж штэ. Монгол хэл дэлхийн хэл байсан бол бас үнэлэн те. Найз нөө монгол хэл сураад байгаа гэсэн яаж нэгсэн чи саяхан найз нь монголныхаа шалгалтыг мойлцын 7 авсан штэ. За баярлалаа манайхаа энс байлаа. Миний цаг болсон байна. That was good. That was very good. За тэгээд дараачийн 10 жилийн нүүр царай ийм л байна. He's good. He's good.